Аялын ихний маршрутаа гаргаж байна. За Швейцарын талаас биш Франц талаас Монблон бол хажууд. Монблон. Парисаас гараад Женев руу явах юм уу? Эсвэл яах юм? Монблон нэгсэн. Шууд Монблон. За би одоо би чамд харуулсан Монблон. Шаманы газар байт юм аа. За. Тэгэнгүүт шууд ингэ гараад их хүн заяа. За. Эхний өдрөө. Тэгэнгүүт энэ бол ингэж явсаар байгаад Женевийн хажуугаар гараад өсөл Женевийг үзэх хэрэгтэй шүү дээ, тий? Женев үзэг уусаад. Тийм. Тэгэхээр ингэх юм байна. Эхний өдрөө шүү дээ, тийм ээ. Женев үзэх юм байна. Тэгээд Женев анимаас орох юм. Монблон гэдэг юм шүү дээ, тий? Женевт очиод тэгээ Женевийг үзээд тэгээ тэнцэнэ хончин. Тэгэнгүүтээ тентхийн нөгөө нэг юу вэ штэ? Усан бассейнтай газар штэ, тий? Тий. Тэнцээ сонолгоо юм бэл штэ. Тий. Бассейнтай газар очих учраас усны хувцастай байх хэрэгтэй. За тэгээд тэнцэнээсээ маргааш нь юу орлоо тийм үү? Шаманы орлоо тийм үү? Шаманыгаас цаашаа хаачихвал Милан орно. Ингээд яг чиг байгааз. Милан ороод. За Миланаас өштэй тийм ээ. Венец ороод. Венеция. Ингээд яг нэг шугамдаа явж байгааз. За Венец орлоо. Венецийг ингэдэг юм бэл. Энэ хавцаан байр түрээсэлчтэй юм бэл. Биш хаач лээ. Энэ хавцаа. Энэ хавцаа. Тэгээд энэчнээс ийш угаасаа машин явдгүй юм бэл. Тэгээд энэчээ энэ Маргера гэдэг дээр байр түрээслээд автобусанд суугаад биш юм вагонд суугаад тэгээд вагонтойгоо шууд иж очив юм бэл. Тэгээд энэчээ буунгуудаа нөгөө нэг үздэг юмнууд нь энэ юм бэл. За тэгээд Пиассаасгээд л байгаа тийм үү? Тий, Пиасса Сан Марко. Энэ суугуудыг нэг жоохон тойрч үзээ. Тий, суугууд дээр яг ингээд тэртээ үе шиг энэ хүрт алхах нь. За. Тий, энэ хүрт алхах юм бэл. Тэр Сан Пауло гэдэг тэгээд замаамаар энэ үзээд тий. Тэгээд ингээ алхаад тэгээ буцахтаа болохоор энэчнээсээ завинд суугаад ингэж яваад энэ ч бочт юм бэл. Тэгээ буцаа богондоо суугаад авчих. Энэ бүтэн өдрийн аялал. Нэлээ ядарнаас. Тэгээ юу ядаргатай вэ? Гой. Нэг өдөр байхгүй. Яаж өдөр явсан. За ингэчлээ тийм үү. Венец чинь ингээд яг Венец чинь энэ ийм харал юм билээ шүү дээ нараа. Тий. За тэгээ энэчнээс тий. За энэчнээс хайчих вэ гэхээр Австрийн Вена орох гэж юм шүү. Вена орно тий. Венец энэ тэгт нэж шүү дээ. Тэгэхээр шүү дээ. Тийм үү. За тэгэнгүүт бид нар Вена явж үзээгүй. Венесээс шууд ийшээ буцаад ирэхчихэж байгааз. За Вена орлоо. Тэгээд Праг орох уу? Яриж Праг ч амар. Тийм Венесээ Мюнхен. Вау. Буцаад шууд Мюнхен орвол ядгийг. Мюнхен ч нэлийн дараа. Энэ шүү дээ. Тийм үү. Энэ манай Страсбург нь шүү дээ. За. Тэгээ Страсбургийн байна гэдэг чинь одоо ингээ шулуун багхгүй юу? Тэгээ тэгэнгүүт ийшээ юу ороод? Мюнхен ороод. Тэгээд Мюнхнээс ийшээгээ Карлсюхе гэдэг шүү дээ. Энэ шүү дээ. Хиний камера үлөө ирээ юм алддаг газар тий. За. За яарэ. Тэгээд энэчнээс Мюнхен орж үзье л та. Тэ? Мюнхен сонирхолтой байж болдог. Эсвэл нөгөө Дрезден гэдэг нь Мюнхенд ойрхон байдаг юм болов? Дрезден. Энэ шүү дээ. Өөх. Дрезден гэнэ. Дрезден биш. Дрезден энэ л дээ. Францаар
Дрест гэж бичдэг юм байна. Тийм. Юугаар болохоор Дрестен гээд Францаараа Дресте гэдэг юм байна. Дрестен чинь шинэ хот шүү дээ арай. Тийм үү. Тийм. Тэгэхээр 2 дугаар дайны үед байх болсон юм. газрын өрснөөс арчлан бөмбөгтэй хийсэн байхгүй юу? Тэгтээ дотор талд нь гоё зурм мөрөгтэй амар гоё сүмтэй гоё юм байдаг л хаалта. Яг юу байх юм бол Мюнхен гээд ингэж буцаж болж байна заяа. Эсвэл Мюнхенээр явц. Эсвэл буцаж дахиад Чех, Праг ороод, Прагаас Дрестен ороод тэгээд ингэж явуулах байхлаа. Би шууд Лейпциг урцал яг уу. Бүр төрсөн. Германид Лейпциг гэж явдаг шүү дээ. Тийм. За яах. Тэг ингэж таарна гэсэн үг байхгүй. Гэт төсөлд орох гэдэг. Бэлгээр орж ирэх юм уу? Тийм. Тэгэхээр миний саналаар бол Вен ороод, Венесээ юу ороод, Мюнхен ороод. Тэ? Мюнхнийг үзээд. Мюнхнийг хинт үзэв үү? Гэж үзэв. Хинт үзэв. Манай найз хэд. Мюнхен дөө. Тэгээд Метцинген орё гэвэл замд байгаа сте. Тий. Метцинген ороод. Метцинген чинь нэг шопинг штэ. Яг замд байгааз. Тийм ээ. Мюнхен ч илүү гоё явах уу? Мюнхен үзэх юмтай байх уу? Тий. Тэгээд Страсбург ороод. Тэгээд Парис. Монголын газрын зургалч. Тийм ээ тий. Ямар вэ? Гоё юм бэ. Монголын газрын болохын тулд 2 3 4 5 6 7 8 9 хоног. Ямар вэ? Монголын газрын зураг болохын тулд Нюрнберг орох хэрэгтэй юм болов? Эсвэл ихвэл махнэм. Гоё юм байна. 9 хоног аа? Тий. 9 хоног сайхан явал ирэхэд сайхан л. Усан дор их юм бол энэ ч 1 хоног нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хавцаа 1 хоног нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээд өдөрт шүү дээ тийм ээ. За Милан тонлоо. Юу хонлоо. Нийт юм хэдэн километр байна? 3000 км биш үү? 3000-ыг 10 туухаар өдөрт 300 км. 300 км-ийг 4 цагт явна. Өдөр 4 цаг өглөө эртгээ явбал 4 цаг явбал очиж амраал. Тэгэл юмаа үзэл амраал. Дараа нь 4 цаг явбал 4 цаг явбал 4 цаг явбал 4 цаг явбал. Тэгээ үзэх хугацаа нэг 4 цаг үзэх байх нэг газар. Тийм. Тэгэхээр ямар вэ? Яхан л нэг ядрахгүй баг хөлттэй олон хөлттэй явж байгаа бас өрхөл. Ийм маршрут байшгүй.